За бид нар Deep Production-ы мөнгөний дүрм уран сайхны киноны анхны тизер дээр өмнө реакшн видео хийж ирсэн. Тэгээд одоо яг бүрийн хэмжээний анхны трейлер дээр нь реакшн хийх гэж байна. Маш сонирхолтой. Энэ чинь урд хойноос нь 2 метр гэх юм. Урд хойно биш. Урдаас нь яг эхний палан нь урдаас нь яг ингэж байгааг нь аваад нөгөөх нь хойноос нь аваад тэгээ яг юм урдаас үсэрч машин дээгүүр мацыг ил давчин тэгж харагдчих. Юу гарах юм бэ? Ямар ч өмнө Арукагч Тадаа хоёрын цухтаад яваад байсан. Явж исэн шар машин дээр шүү дээ. Арукагч Тадаа хоёр холбоотой юм бахтай. Үерхтэй юм бахтай. Хосоод юм болов? Яг шатрын үлгш хамаач энэ тэмцээний Монгол дахь зохион байгуулагч гэж ойлгож байгаа. Энэ юу их мөнгө хаанаас гараад ирв? Энэ их ч юу юм? Хоёулаа гүн зогтолж мөнгөс. Хоёр ансгаан. Гэтэ тэгээ нөгөө нэрийг түүх тарай яваад байгаа. Шалж болох юм. Юу штэ? Хүн алдсан. Васко ах Гиби ахын ах юм бэ. Нөгөөх нь Тадаагаас. Гэтэ сая Гиби ах тэгж шít. Хоёулаа дахиад хүнд зодуулж гисэн үү? Хөл задуулж мөнгө олох. Мөнгө олох юм уу гэд тэгээд нэг ихч энэ юу их мөнгө вэ гэд тэгж юм. Тэгэхээр магадгүй нөгөө нэг задон хийгээд мөнгө олдог тийм хүсний юу гэдэг ч Тийм тололтой. тийм үйл явдал гарч магадгүй юм байна. Нөгөө нэг дээр үеийн нөгөө бойко юу лээ. Тийм кино эдэн штэ. Ингээ шорон зодтолдож модтолддог. Тэгээд Сая Васко хүн алчлаа шүү дээ. Хүн утгалж байсан шүү дээ. Тий. Би бүр жирэмсэн хүн гэж харлаа. Ийм том гэдээ эсвэл цамцсан гэсэн байсан нь Васко ах яг ингээ утгалж байсан. Утгалж байсан уу? Утган сургуулж исэн юм уу? Мэдгүй. За мэдгүй. Алуу хэлсэн. Инээч. Зэн газраас гарах гэж бити яраа. Тадаах дүүн биш юм байна. Тийм байна. Сая Васко ах дээр ирснээ хэлж штэ. Энэ сайхан газараасаа бити гараарай гэнэ. Тадаах шоронд гаргацсан байна гэж байх уу? Ямар ч гэсэн Васко ахын эсрэг талынхын дайсны дүр нь бол Тадаах юм байна. Нөгөө нэг өмнөх тестер лөө. Тизер дээр болохоор хин Тадаах ер нь нэг манай талын юм шиг харагдаад байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо яг ихлэнгүүд Тадаах дайсны тасраг тав шиг байна. Тэрэн дээр чинь Тадаах навчнуудаа болиулаад өгөөч гэл Яг манай талын юм шиг гэсэхгүй юу? Тэгээд ингээд Тадаах одоо Гиби ах Васко хоёр олвол нэлээ юм татна хүмүүс тэгэнгүүт Тадаах нэг юм дундуур нь юм хор утгадаг юм шиг. тэгснэ Гиби ах Васко ах хоёр болохоор ах トゥ хоёр юм шиг. Би найзууд ч яаж болно шүү дээ. Амьсгаан л гэж шүү дээ. Яраа. Болтой. Хай нүний эзэн бол. Энэ шиг би олооч яа. Хөөе. Тадаахсаа Гиби ахыг машин руу ингээд унгааж шүү дээ. Зодоод Магадгүй хэрвээ тэр зодооны ингээд тийм бацаатай тоглоом бол тэгэл би энийг ч гэсэн алхад хүрдэг тийм л. угаасаа нөгөө юу яд шүү дээ. Хамгийн дотн хүмүүсийг хооронд нь алалцуулж баян хүмүүс нөгөө юм баха хандна шүү дээ. Яг тэрэн шиг тэгснэ Ариуко акцээ Тадаах руу хамгийн гол нь аюулгүй байгаарэ гэдгийг бодоход энэ хоёр хоорондоо жоохтой. Тийм ээ. Тэр угаасаа хамт сууж шít. Яа ариг гэж амхаа аригч. Тий. Гаран дээр нь хэдэн шивээс байгаа юм бэ? 1 2 3 4 5 шивээс. Тэгээ нөгөө гаран дээр нас байгаа шүү дээ. За Тадаахын эвгүүтээ явчлаа шүү баха. Тадаах хайлын тал юм лөө. Энэ хоёр угаасаа очиртай юм байна уу? Яашгүй. Аймсаар мэт хоол. Бид гуравт аав ээж гэж байхгүй гэж Тадаах. Тэгэхээр Гиби ах Васко ах Тадаах гурав нэг гэр бүл юм байна. Гэтэ нэг юм байдаг шүү дээ, нэг юм асрамжийн газар хамт амьдарч өсөөд тэгээд аав ээж гэж байхгүй гэд тэгээд ер нь нэг юм багаасаа би бинийгаа гэж гэр бүл шиг явж яснаа гинт том болонгуудаа Мөнгөн дээр шууд тийм бодол нь өөрчлөгддөг, шууд ургадаг ч юм уу. Тадаах яг тэгэж. Гэтэ одоо энэ дээр бол айгүй гоё татан л харагч би тэгээ инээж мэдсэн. Гэтэ энэ яг энэ палан дээр Тадаах тэгээдсэн шүү дээ. Эсвэл тэгээд тоглоод одоо нэг тийм хатуу үгийг нэг тоглоомор хэлээд идэв штэ. Тоглож байгаа юм шиг тэгж хэлж байгаа ч байж магадгүй л юм.
Тэгтэл тодох айлын тал юм биш. Авсан бид гуравт уран бизнесмен өргөн жаах. Харин ч дуултаа байна. Угдах ёстой бүгдийг хуглаа. Oh my god. Оо миний бурхан. За үнсэлцээ явчлаа шүү. Энэ хоёр хүнийг үнсэлцгийг харлаа. Ямар гоё юм бэ хоёроо. Гэтэ яг ингээд тийм ер нь контентууд дээр энэ үдийг яг нэг юм үнсэлцэжээсэ гэж хараад идэх байхгүй. Үнсэлцдэггүй те. Эхнэр нөхөр болоод тэгэхээр тэгсэн кинон дээр үнсэлцэж үзүүлээ. Энэ ардаа юу юм шүү дээ. Алилагч машин. Нэг юм гаргалаа. Тийм байна. Ихтэй зураг авалт нь амар гоё игдэжээ тий. Яг ингээд өнгөн яг нэг юм гадны кино үзэж байгаа юм шиг л тий. За, өргөсөл. 혼자 와. 혼자. Манай ингийн залуу гарч ир. Дөрөв бол энгийн зүгээр сарын 1-ээс. Тэрнийг голоор нэг их Яа, их нэг охин гараад шүү. Нэг эмэгтэй яг бас нэг гол дүрл юм шиг байна. Айгуу тийм зовлонтой дүршгэл харагдаад бах. Хинийхэн тал юм бол доо. Уйлаад юм уу? Нэгнийх нь одоо их ч юм уу найз охин ч юм уу нэг тийм юм байна. Одоо энэ хамгийн сүүлд дөрвөн балангийн зүгээр аал гэж штэ тий. Гэсэн дондор нь ингээд өгцөн чирүүл явж исэн хүмүүс гарч ирсэн шүү дээ. Тэгээ тэр нөгөө нийсээ үхээл тэрэндээ нөгөө бүлэг зодоон тэнцэнээс хин нэг нь амьд гарна гэдэг шиг л. Гэтэ айгуу их тийм юу харж тий. Нөгөө зодооны хэсгүүд болон бүр ингээд айгүй их тийм алалцсан яг ингээд бүр амар олон хүмүүс нэг нэгээрээ ч тэр үзэлдэж байгаа хэсгүүд бол бүр амар их байна. Өмнөд одоо ингээд акшн төрлийн кинонууд ингээд гол дүрүүд нь өвчих гээд идэв штэ. Тэгээд яг хөө ингээд угаасаа гол дүрийн эсрэг гэх юмнууд гардаг штэ. Гол дүр маань нэлээд хэцүү байдалд ороод. Тэгээд тэгж явж байгаа сүүлд амар гоё аз жаргалтай төсөөсөө гэж хүсдэг байхгүй юу? Гол дүр нь өвчээр ингээд амар хэцүү байгаад идэв. Тэгээд энэ дээр яах бол гол дүрүүд нь өөх болов уу? Гой жаргалтай бадрангууд ус болов. Оптимист уу пессимист уу гэж штэ тий. Миний бол сэтгэл ингээд төгшөөд жоохон хэцүү болчихлоо. Гэтэ би болохоор яг ийм өгсөж байна. Яг өмнө яг тэгээд өгчих хэрэгцээ гэсэн. Одоо болохоор яг гой ингээд үрийн үйл явдал нь гараа тий. Тэгээд тэр дүр тохиолдож байгаа юмнууд гарч хагаад үнэхээр тэр хүн нөгөө нэг биелүүлэх ёстой юм аа. Биелүүлээд эсвэл хүрэх ёстой цэг дээрээ хүрээд тэгээд яг өөрийгөө золиослоод тэр дараагийн ямыг бий болгож ивэл ингээд нулимстай ч гэсэн амар юм дотор бахархах сэтгэл тэнгүүтээ энэ нөгөө үзэгчдэд хэрхэн яаж нөлөөлөх вэ гингүүд тэрийг үзээд гараад ирлээ хэдий ингээд тэр үйл явдлыг ингэж байгаа ч гэсэн хүн нэг дотроо өөр дээр нэг хувийн амьдрал дээр ч гэсэн ингэ мэдэрдэгтэй тий нэг цаанаас нэг мэдрэмж байгаад байдаг штэ тийм юм ил үзэгчдэд төрүүлж ин гэвэл тэгэл сайн кино басан байх гэж болдог штэ ер нь тэгэхээр ер нь 9 сарын 1-нд заавал үзнэ нэр яг ингээд нарийн үйл явдал биш нэг юм хэсэг юмнуудыг үзэхэд бүр хангалттай савлж юм яах бол тэгээ одоо тэр алуулж байгаа, додуулж байгаа хэсгүүдийг үзэхэд бол угаасаа амар хэцүү байдаг гэдэг үзэгтэй. Яг ийм нөгөө акшн гэдэг ийм нэлээ ийм одоо ритм өндөртэй кино гарч хагаад донд нь ийм нандин мэдрэмж шингээсэн юмнууд айгүйх гараасаа гэж амар хүсэж идэх байхгүй юу. Тэгэхээр тийм юмыг бас амар тэгж гоё шингээсэн байвал бүр гоё болох байхаа. За тэгээд трейлер видео бол үнэхээр сонир бол нэг юм сони юм одоо эмзэглүүлсэн юм харах гэдэг юм шиг мэдрэмж төрүүлж байгаа байхгүй юу. Өмнөх тийзер видео болохоор ингээд үзэл үү гэж ингэж дуусчихсан бол энийг үзчихэд нэг юм тийм яг гарах гэдэг да үзүүл яг ингээд сэтгэл нэг ингээд уцсан өндөгдөд өвдөх гээд энэ гэдэг нэг тийм мэдрэмж авчлаа. Тийм яг үзэж ер нь кино гэнээр нь үзэж дуусаад уйлж магадгүй юм шиг санагдав. Нүдэн завт ингээ удаан завчиж болохгүй юм шиг санагдаж байна. Бас энэ хөндлөж тий ерөөсөө байнга ингээл юу нүдэн ингэхэл юм бол ямар нэг юм алдчих юм шиг үзэж чадахгүй ингээ өнгөрөөчих юм шиг яг тэгээ санагдаж байна. Тэгээ 9 сарын 1-нд манайхан кино үзэхэр бол нүдэн завчих ч бүр сөхөөгүй яг л ингэж л үзэх юм шүү. Нэг л ингэж бол баг. Тэгээ та нар гоё 9 сарын 1-нд одоо гоё намар болж энэ хичээлийн шинэ жил мэл эхэлж байна. Гоё балцангой кино үзэж та нар. Яаж талж жоохон зовчиж мөчгөө. Тийм шүү дээ. Тийм ихтэй гаргуулт минь залуучуудаа ерөөсө гараа нэг жоохон сандалтаар ингээд тавьчих. Ингээл ирэнгүүт наа. Гар мараа битгий хөтлөл царай. Ганцаараа үзье. Сайн найзуудтайгаа үз. Бид гурав шиг ингээд сайн найзуудаараа үз заяа. За тэгээ ах их нартай гоё.
9 сарын 1-ний бол бүр тийш ядаа хүлээж ин танаас өдөр алгахгүй сайн үзээрэй. Мөнгөний дүрм уран сайхны кино.